Бодит амьдрал дээрх аимшигтай явдлууд. Хүн төрлөختний амьдралд итгэмээргүй зүйлс дэндүү их тохиолддог. Тэр дундаа үлгэр домог, аимшигт кинон дээр л гардаг хэмээн боддог зүйлс бодит амьдрал дээрээ биелэлээ олсон байх нь бий. Чухам тэдгээрийг хараад энэхүү аимшигт зүйлс биднээс холуур өнгөрөөсөө хэмээн аминчхан залбирч байсныг нуух юм. Ингээд та бүхэндээ бодит амьдралд болсон аимшигтай явдлуудыг сонирхуулж байна. 1. Нууц үхэл. 1966 оны 8 дугаар сард нэгэн залуу хөвгүн Бразил улсын Нитерой мужийн уулнаас 2 залуугийн цогцыг олжээ. Энэхүү тэрээр цагдаагийн ажилтнанд мэдэгдсэн байна. Тэднийг шалгах явцад залуус борооны цов, хамгаалах өмсгөл, маск зэргийг бүрэн өмссөн ажээ. Мөн хувцснаас нь олсон нэгэн зурваст 14 цаг 30 минут гэхэд ярьсан газраа цуглацгаая. 18 цаг 30 минут гэхэд тохирсон ёсороо утаа тавьж ажиллагааг эхлүүлнэ гэсэн байжээ. Гэвч тэдний үхэл өнөөхөр нь тодорхойгүй байна. Ямар зорилгоор хамгаалах маск өмссөн, тэрчлэн тэрхүү зурвас ямар учиртай. Бразилийн өндөрлөг ууланд юу хийхээр бэлдэж байсан зэргүүд нь нууцлаг хэвээр үлдсэн байна. 2. Украины мутант алдсан. 1986 оны 4-р сарын 27-нд Украинд болсон аимшиг Чернобылийн дэлбэрэлтийн дараахан эзгүүрсэн байшингийн цахилгаан шатан доороос ямар ч цусгүй болсон хэд хэдэн хүний цогцыг олжээ. Мэргэжилтнүүд юу болоод байгааг ойлгож төвлөргүй судлахаар очсон байна. Гэвч маш аимшигтай зүйл нүдэн дээр нь өрнсөн ажээ. Харанхуй цахилгаан шат руу орж доод давхрын нүхэн гарц руу гэрэл тусахад судалгааны багийн гишүүд рүү ямар нэгэн зүйл ирж байгааг мэдэрчээ. Гарч идэнгээ тусахад асар том улаан нүдтэй аалз чиглэн ирж байлаа. Тэд дуугүй л шууд зүгтахаар амь тэмцэн зүтгэсэн чинь харамсалтай нь багийн ганцхан гишүүнээс бусд нь амьд үлдэж чадаагүй. Сүүлийн нэр хамгийн сүүлд тэрхүү авраг аалз багийн гишүүдийн авраг том хөлөндөө тогтоон шүлсээрээ ороож байхыг л харж амжжээ. Түүнээс хойш тэрхүү аимшиг тараатан хүний нүдэнд дахин үзэгдээгүй гэдэг. 3. Зэб Куин. Учир битүүлгээр алга болох. 2000 оны 8 дугаар сард 18 настай Зэб Куин хэмээх хүү цагийн ажлаа дараад найз Роберт Оуэнс руугаа залгажээ. Оуэнс найз руугаа эргэн залгах үед тэрээр машинтайгаа осолдсон байна. Түүнээс хойш хөвгүн ахин харагдаагүй. Хэрэг гарснаас хойш 14 хоног өнгөрсний дараа хүүгийн машин ойролцоох эмнэлгийн гаднаас олдсон байна. Түүний машинаас зочид буудлын түлхүүр, гадуур хүрэм, хэдэн шар аригны шил, мөн амьд нохоо олдсон ажээ. Мөн машины арын цонхон дээр тод ягаан уруулын будгаар уруул зурсан байх ба хажууд нь асуултын тэмдэг байсан нь гол зангилаа болж байгаа юм. Хүүгийн цогцыг өнөөхөр нь олоогүй гэдэг. 4. Дженнинс 8. Дженнинс гэдэг нь Америк нэгдсэн улсын Луизиана мужийн төвд байрлах жижигхэн хот юм. Хүн ам нь ойролцоогоор 10,000-д хүрнэ. Тус хот нь яг л коммунист дэглэмийг санагдуулсан ажээ. 2005-аас 2009 оны хооронд нийт 8 бүсгүн цогцыг хурдны замын хажуугаас олсон байна. Хамгийн хачирхалтай нь хохирогчид бүгд нэгнээ таньдаг байсанд оршино. Тэдний нэг хэсэг нь цэнгэний газар хамтдаа ажиллаж байсан найзууд ураг төрлийн харилцаатай байжээ. Гэвч тэдний хороос нь цуврал алуурчдыг өнөөхөр нь олоогүй юм. 5. Учир нь үл тайлбарлах бүсгүй. Дороти Форстын хэмээх бүсгүй хэн бүхний хүсдэг сайхан амьдралтай байжээ. Тэрээр 3 хүүхэдтэй бөгөөд нөхөр нь Филадельфи мужид ажилладаг байж. 1945 оны үдэш тэр ганцаараа харанхуйд гэртээ харьсан байна. Гэрийнхээ өдөр ороход хэнийг нь түүний араас цохиж ухаан алдуулжээ. Хэрэг гарсны дараа бүсгүй нөхрийн хамт цагдаад дуудлага өгч байшинг хэсэг хамгаалтанд авчээ. Түүнээс 4 жилийн дараа үдшийн 11 цаг 30 минутанд нөхөр нь гэртээ ирэхэд хүүхдүүд нь өрөөндөө чичирчгсэн сууж байлаа. Тэд яаралтай цагдаа дуудан шалгуулахад 8 настай охин нь цагдаад инхүү хэлжээ. Намайг унтаж байхад хэн нэгэн дээд давхар руу гарах чимээнээр би сэрсэн. Тэгээд очиод харахад ээж шатан дээр хэвдэж байсан. Нэг танихгүй эрэхтэй надад ээж нь өвчтөй байгаа. Гэхдээ удахгүй зүгээр болох болно гэд ээжийг мөрөн дээрээ тавиад доошоо буусан гэжээ. Бүсгүн цогц түүнээс хойш ор сургаггүй алга болсон юм. 6. Ажиглагч. 2015 онд Нью-Жерси мужийн нэгэн гэр бүл мөрөөдлийнхөө сая долларын байшиндаа нүүн оржээ. Гэвч түүнээс хойш тэдэнд өөрийгөө ажиглагч хэмээн нэрлэх нэгэн учир битүүлэг хүнээс зурвас ирэх болсон ажээ. Тэрээр зурвастаа би та нарыг үргэлж ажиглаж байх болно хэмээдэг байж. Гэрийн эзэн түүнийг хэн болохыг асуухад
залуу цус авчирч өг. Тэр үед нэрээ хэлэх болно хэмээжээ. Шинэхэн гэр бүл тэрхүү явдлаас хойш байшингаа зарж өөр байр руу нүүсэн гэдэг. Тэрхүү байшинд орсон хүн бүрийг иймэрхүү айдас дагсаар байсан ажээ. 7. Алуурчин. 1947 оноос 1975 оны хооронд нэгэн аимшиг цуврал алуурчин Сан Франциско хотын гудамжинд явж байсан 4 эрийн аминд хүрчээ. Хамгийн хачиргалтай нь хохирогчид бүгд ижил хүүстэн байсанд хамаг учир оршино. Гэмт хэрэгтнийг харсан хүмүүс энэхүү хар зүгийг гаргасан ч тэр огт холдоогүй гэдэг. Алуурчин нэр тэдгээр залуустай ямар холбоотой байсан, чухам юу түүнийг ийхүү аимшигт хэрэг үлдэхэд хүргэв гэдэг нууцлаг хэвээр байсаар байна. 8. Эдвард Мордрейкийн аимшигт түүх. Эдвард Мордрейк хэмээх 19-р зууны Английн язгууртан, айлын өв залгамжлагч, дагзандаа эмэгтэй хүний нүүртэй байжээ. Тэрхүү нүүр нь хоол идэж, ярьж чаддгүй байсан боловч инээж уйлдаг байсан гэв. Улмаар Эдвард эмчнараас тэрхүү давхар нүрийг авч өгөхийг хүссэн боловч түүний амь насанд хэтэрхий аюултай боломжгүй тул хүсэлтээс нь татгалзжээ. Тэрээр 23 наснда амиа игүүтэх нь нас барсан гэдэг. 9. Келлиэн Бейтсийн учир бүтүүлэг өгөх. Келлиэн Бейтс хэмээх 17 настай охин аимшигтайгаар хорвоог орхисон юм. Түүний цогц хэрцгийгээр зэрэмдэглүүлэн тамлуулсан байдалтай олдсон байна. Охин ойролцоогоор 4-7 хоногийн туршид хэрцгийгээр тамлуулсан улмөр биед нь үлджээ. Түүнийг үснээс нь чангаан сандал түлж, ам, чих, хамар, хөмсөг, эмзэг эрхтэн зэргийн халуун эндүгээр дарж түлсэн байлаа. Сэтгэл шимшрэм явдал нь охин тэдгээр тамллын дараач амьд байсан ажээ. Хэргийн сэжигтнэр Джеймс Петерсон Смит хэмээх хэрэг баримжилсан бөгөөд насаар нь 20 хял оноосон байна. 10. Алга болсон хосууд. 1992 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 19 настай Руби Брүүгер хэмээх охин 20 настай найз хүүхэн Арнольд Арханбэв болон өөрийн үеэл дүү Тресигийн хамт Хойд Дакотагийн замд явж байгаад осолджээ. Тэд баг зэрэг шар айрг уусан халамцуу байсан бөгөөд Тресиг сэрэхэд хосууд алга болсон байж. Хэрэг гарснаас хэдэн сарын дараа хосуудын цогцсыг ойролцоох замаас олсон бөгөөд саяхан нас барсан болох нь тогтоогдсон байна. Магадгүй хэнийг нь тэднийг хорж угаад амийн бүрлэгэн зам дээр авчирч орхисон байж болох юм. 11. Роберт Хүүхэлтэй. Флорида мужийн музейд хадгалагдж байгаа усан цэргийн хувцас өмсөж, гартаа чихмэл тэрсэн энэхүү хүүхэлтэйг сүнстэй гэлцэх олон хүн бий. Энэ ярианы эхлэл 1906 онд нэгэн хүү тус хүүхэлтэйг авснаас үүдэлтэй. Хүү түүнд Роберт хэмээх нэр өгч, түүнтэй ярилцдаг болсон гэв. Хүүгийн эцэг эх өрөөнөөс хүүгээс нь гадна өөр хүний дуу гарч байхыг сонссон ч тухайн үедээ тоогоогүй өнгөрөөсөн гэдэг. Тэд хүүгээ зүгээр л дуу гарган тоглож байна гэж бодсон байна. Түүнээс удалгүй хүү хүн дээр өвдөж, эцэг эх нь гэртээ номлогч нарыг авчирхад цонхны цаанаас Роберт хүүхэлтэй тэднийг ажиглаад байх шиг санагдсан хэмээжээ. Хүү амьдралынхаа сүүлийн мөч хүртэл өөрийн хүүхэлтэйнээс холдоогүй бөгөөд хүүхэлтэй шинэ эзэндээ очисон мөчөөс аимшиг зүйлс тохиолдож эхэлдэг байна. Робертыг өдгөө музейд хадгалдаг юм. 12. Facebook-ийн сүнс. 2013 онд Наатан хэмээх нэгэн нэр 2 жилийн өмнө нас барсан найз бүсгүйгээсээ Facebook-ийн зургас шинэ зургийг хүлээн авах болжээ. Тэрхүү зургаст залуугийн ардаас авсан зураг юу хийж байгааг нь хүртэл тодорхой харуулсан байна. 13. Дэ Интинти киноны бодит түүх. 1982 онд гарсан Дэ Интинти хэмээх кино нь 1974 онд болсон бодит явдлаас сэдвүүлэн бүтээгджээ. Дорис Бэдер хэмээх бүсгүй охиныхоо хамт амьдардаг байна. Охины хэлж буугаар түүний их гэнэт овжээ самбраар тоглодог болсон гин. Тэр мөчөөс хойш их нь өөрчлөгдөж, зан чанар нь хэрцгий тогшин болжээ. Түүний энэхүү явдлаас сэдвлэн овжээ хэмээх киног бүтээсэн байна. 14. Гар утсаар зам хийлэгч. 2007 онд Вашингтон хотын нэгэн гэр бүлд учир битүүлэг зурвасууд ирэх болжээ. Тэрхүү зурваст гэр бүлийн гишүүдийн хоолойг нь хэрчнэ. Хүүхэд үр ачийн хорооны хэмээн занал хэлсэн аж. Утасны цаанаас холбогдох хэрэг тэдний өмссөн хувцас юу хийж байгааг нь нэг бүрчлэн мэдэж байсан гэдэг. Мөн гэр бүлийн хувийн зурвасыг хүртэл дэлгэж байжээ. Гэр бүлийн гишүүд тэрхүү зурвасаас айж цагдаагийн ажилтныг дуудуулж бодлоггүй өөр хот руу нүүсэн байна. 15. Үхлийн дуудлага. 2008 оны 9-р сард Лос Анжелес хотод аимшигт осол гарч 25 хүн харамсалтайгаар нас баржээ.
Нас барсан хүмүүсийн нэг болох Чарлз ажлаасаа гэртээ харих замдаа ийхүү осолдож нас барсан байна. Түүний сүйд бүсгүй Калифорни мужид амьдардаг бөгөөд Чарлзыг нас барсны маргааш түүний дугаараас гэр бүлийн бүх гишүүд дотны хүмүүс рүү дуудлага хийгдсэн байна. Гэвч түүний утсыг хизээч олоогүй гэдэг.